За сайн байцгаана уу? Ерөнхий боловсролын намд нарийн сургуулийн математикийн багш Отгон баяр байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань шугам төслийн системийг орлуулах аргаар бодлогыг тайлбарж өгье. Үндсэн 2 жишээний тайлбарлая. За нэгдүгээр тэгштэл жишээ маань x дээр нэмэх нь 2 эрэг тэнцүү 3 4x-ээс сууны эрэг тэнцүү хасуун x-ийн тэгштэл байна. За энэ тэгшлийг бодохын тулд эхний тэгштэлээсээ тэгштэлийг x-ийг нь y-ээр нийлхэж олъё. За эндээс x маань x тэнцүү 3-аас хасган 2y болж байна. За энэ олсон x-ийг тэгштэлийгээ 2 дугаар тэгштэлийнхаа x-ийн орнд орлуулах юм бол 4-ийг өөрчгөн 3-аас хасган 2y хасган y тэнцүү хасган хэд болж байна. За эндээс хаалцлага гişнэлээ үржүүлье. 12-аас хасган 8y хасган y тэнцүү хасган. За эндээс хойсгочтойгоо нэг тэнцвүүгийн тэмдэг нэг талд нь хойсгочгүй тоогоо тэнцвүүгийн тэмдэг нөгөө талд нь гаргах юм бол хасах хэсгийн y тэнцүү хасах 13 болж байна. Эндээс y-гээ олохын тулд өчтгөн хасах хэсгийг маань нөгөө талбайд хамт нь хуваая. Y тэнцүү хасах 13-ыг хуваахан хасах хэсэг. Y тэнцүү 9-ний 13 болж байна. За энэ y-гээ эхний тэгштэлийнхаа y-т нь орлуулъя. За тэгэх юм бол x тэнцүү 3-аас хасган 2 y гэдгийнхээ оронд нь орлуулах юм бол 9-ний 13. За үржүүлье. x тэнцүү 3-аас хасган 9-ний 26 болж байна. За энэ ижил хуваагдуулъя хэсэг өгчий. x тэнцүү 9-ний 27-оос хасган 26 буюу x тэнцүү 9-ний 1 болж байна. За энэ шугам төслийн үндсэн шийд маань x нь 9-ний 1, за харин y маань 9-ний 13 гарч байна. За жишээ 2-ыг тайлбарлая. За жишээ 2 дугаар бодлого маань 3x дээр нэмэх 4y тэнцүү 7, 2x дээр нэмэх y тэнцүү 8 байна. За энэ шугам төслийн тэгшлийн системийг бодохын тулд нэгдүгээр тэгшлийнхаа x-ийг олоход амархан байна уу, y-ийг олоход амархан байна уу гэж харна. Мөн адилхан 2 дугаар тэгшлийнхаа x юм уу, y-ийг олоход амархан байна уу гэдгийг харна гэсэн. За тэгэхээр энэ тэгшлийн системийн хувьд болохоор 2 дугаар тэгшлээс нь y-ийг олоход илүү амархан харагдаж байна. За тэгэх юм бол y тэнцүү 8-аас хасган 2x болж байна. За 2 дугаар тэгшил болсон y-ийг 1-р тэгшлийнхаа y-т нь орлуулъя. За тэгэх юм бол 3x дээр нэмэх юм 4-ийг хүрчих нь хаалтан дотор 8-аас хасган 2x тэнцүү 7. За эндээс мөн адилхан хаалцлага гişнэлээ үржүүлье. 3x дээр нэмэх юм 32-оос хасган, за нэмсэн хасган 8x тэнцүү 7 болж байна. За эндээс төсөөдөг гişүүдээ нэмэгдэе. Мөн адилхан хойсгочтой тоогоо нэг талд нь, хойсгочгүй сул тоогоо нэг тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд нь ялах юм. За эндээс хасах 5x тэнцүү хасах 25 болж байна. За эндээс x-ийг олох юм. x тэнцүү x-ийн хажуу талд хасах 5-д үржигдэн болж байгаа учраас тэнцүүгийн тэмдгийн нөгөө талбай тоог хувааж өгнө. Хасах 25-ыг хуваах 5 буюу x тэнцүү 5 гарч байна. За энэ олсон x-ийг болохоор эхний олсон y-ийнхаа тэнцүү 8-аас 2x-ийн хооронд x-ийг орлуулъя. За тэгэх юм бол y тэнцүү 8-аас хасган 2-ыг хүрчих 5 болж байна. За эндээс y маань y тэнцүү хасах 2. За энэ шугамчлалын үндсэн системийн шийд нь болохоор x нь 5, y нь хасах 2 гарч байна. За өнөөдрийн хичээлд оролцсон баярлалаа.